жирэмсний болон төрсний дараах үеийн ахуйн асаргаа нөхөн сэргээх дэмжлэг, сэтгэл зүйн нийгмийн хамгаалал шаардлагатай болсон их нярайг хамруулахар заасан байгаа тий. Тэгэхээр энэ дээр сэтгэл зүйн нийгмийн хамгаалал шаардлагатай болсон гэдгээ яг яаж тодорхойлох вэ гэдгийг наривчилсан процесс бол яг хуулийн төслөөр бас таарахын тусгатаагүй учраас тодруулах гэдэг байгаа. Нөгөө талд болохоор одоо байгаа олон нийтийн оролцоонд түшиглсэн нийгмийн халамжийн үйлчлэгээ дотор асаргатай холбоотой заалтууд байдаг. Хувилбар тасрах үйлчлэгээ гэдээ бид нар бас ярьж байгаа тий. Тэгэхээр энэ асрах үйлчлэгээний тухай энэ хуулийг одоо энэ үзэл баримтлалаар хэрэгжүүлээд батлаа гэхэд одоогийн энэ саяхан өргөн барьцлаар 40 өдөр нийгмийн халамжийн тухай хууль яригдсан. За тэгээд дахиад дагалдаад олон нийтийн оролцоонд түшиглсэн нийгмийн халамжийн үйлчлэгээний асуудлууд яригдчихэж байгаа. Тэгэхээр эдгээртэйгээ хэр хоорондоо холбогдож уялдж байгаа талаар яамнаас хүмүүс ирсэн байгаа учраас тайлбар авъя гэж бодож байна. За бас нэг зүйл нь болохоор ямар төрлийн асрах энэ дээр бол ахуйн асрах үйлчлэгийг бас ярьж байна те. Бид нар ер нь энэ асаргаа гэдэг асрахгүй совилахгүй орчим хоорондоо тустай ойлголт л доо. Асардаг нэг өөр мэрэгжлийн хүмүүс совилахгүй нэг өөр те. Тэгэхээр энэ зааг ялгааг аль хүртэл тодорхойлж байгаа. Энэ нь нөгөө зөвшөөрлийн тухай хууль болон ямар зөвшөөрөл лиценз үйлчлэгийг шаардахаар тусгацж байгаа олон улсын туршлагууд бас байгаа гэдээ дуртаад байна те. Тэгэхээр тэндээсээ бас тодруулъя. Асрагч нараа яаж бэлдэх тухай ямар төсөөлөл байгаа вэ? Асаргааны мэрэгжилтэн, асаргааны ахлах гэд ингээд ялгцсан байл та. Тэгэхээр энийг хооронд нь ямар ялгаатайгаар зохицуулах юм? За 3 дугаарт нь болохоор одоо энэ сургуульд явж чадахгүй байгаа бэрхшээлтэй хүүхдүүд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төв гэдэг нэртэй ийм төв байна. 11 төв билүү одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр төвүүд бол одоо дунд сургуульд энэ насны хүүхдүүдийг өдөрт зарим функцийг харахаар асарч байгаа. Зарим функцийг харахаар боловсролын дэмжих үйлчлэг үзүүлж байгаа. Тэгэхээр яг тэр дотор жишээлбэл ялгаж цаалах нэг асуудал яригдаад байна. Тэгээ яаж ялах юм? Энэ хуулиар тэр бүтэцтэй яаж уулзах? Яагаад бол энэ хууль чинь бас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хөндөж байгаа учраас тийм. За хамгийн сүүлд нь яг өнөөдөр одоо хувийн асаргааны үйлчлэгээ үзүүлдэг гэх юм уу? Эмнэлзэн асаргааны үйлчлэгээ үзүүлдэг ямар байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Хэдэн байгууллага байна? Хотод хэд байна? Улаанбаатарт хэд байна? Тэр нь ямар төрлийн одоо үйлчлэгээ үзүүлдэг юм, тэр нь ямар журамтай байдаг юм. Тэгээ тэр өнөөдрийн байгаа энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад энэ хуулиар ямар бололцоог одоо сайд бий болгох юм, эсвэл одоо ямар шаардлагууд, стандартууд бас тавигдах вэ гэсэн ийм хэд хэдэн асуултууд байна. Баярлалаа. Тэгээ тордруулъя дараа нь. За хууль санаачлагч Игтэй гүшүүн хариулъя. За баярлалаа. Тэгэхээр миний энэ санаачлан боловсруулсан асрах үйлчилгээний тухай хууль бол асрах үйлчилгээний энэ одоо салбарт асрах үйлчилгээ бол энэ зөвхөн халамжийн туслах хэлбэр биш юм аа. Энэ бол бие даасан эдийн засгийн салбар юм а гэдэг утгаар нь харж энэ хуулийн төслийг одоо үзэл баримтлалыг боловсруулсан байгаа. За таны сүүлийн асуултнаас эхлэе. За өнөөдөр бол манай Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн асрамжийн 11 газар байгаа. За энэ бол улсын 8 газар байна. За хувийн 10 газар байгаа. За энэ хуулийг яг одоо боловсруулж эхлэх 2 жилийн өмнө бол хувийн хвшлийн 10 тасрамжийн газар ажиллаж ирсэн. За бол би бол ерөнхийдөө бүгдээрэн дээр нь очиж судалгаа хийсэн. За харамсалтай нь хууль одоо боловсруулагдаад өргөн барих явцад бол нэлээд олон газар бол үе таалгаа хаачлаа. Тэгэхээр энэ бол асрах үйлчилгээ одоо авах иргэдийн тоо улам нэмэгдэж байгаа боловч яг энэ дээр хувийн хвшлэл байхгүй төр бол ерөнхийдөө энэ асрах үйлчилгээг яг биеэр нь одоо дангаараа хариуцж авч явж байгааг харуулж байгаа. За өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол энэ асаргааны тэтгэмжид 1.2 их 80 төгрөг зарцуулсан байна. Тийм учраас одоо яг миний энэ боловсруулсан хуулийн төсөл бол илүү их хувийн хвшлийг дэмжих. За дээрэс нь сайн дурын одоо энэ даатгалын long term care insurance system гэдэг имийг л одоо анх одоо оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр хууль батлагдсанараа бэлэгдээд явах асуудал биш. Энэ бол урт хугацаанд хувийн одоо сайн дурын асаргааны одоо ийм даатгалын системийг бид нар бий болгох гэж байгаа. Тэгэхээр энэ бол түрүүн таны хэлдгээр яг нэг дан ахмад насны зориулсан одоо энэ асрах амжилтын тухай хууль биш. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй, иргэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд урт болон богино хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд зориулагдсан ийм зүйл байна.
ийм хууль байна. За тэгэхээр өнөөдөр одоо түрүүн биелсэн бүх ачааллыг авч байна гэх тээ. За Батцамбарын асрамжийн газар жишээлбэл 200 ахмад асруулж байна. За энэ дээр бол нэг 120 хүн асаргаа явуулж байгаа. Тэгэхээр энэ бол бүхэл 100% одоо улсаас санхүүжиж байгаа ийм одоо асрамжийн газар байна. За миний одоо яг энэ санаачлалын хууль дээр бол хувийн хвшлийг оруулж ирнэ. За тэр дундаа маш олон одоо бид нар энэ хуулийг боловсруулж байхдаа санхүүгийн одоо маш олон судалгаануудыг тусгай одоо байгууллагуудаар хийлгэсэн байна. Тэгэхээр энэ дээр бол хувийн хвшил бол яг энэ хуулийг хүлээж байна. Бид нар энэ хувийн хвшлэр энэ дээр ингээд оролцох гэхээр өнөөдөр яг хуулиар бол баталгаажсан биш байна. Тэгэхээр дөрөв яга 10-20 газар одоо хаалгаа хаач вэ гэвэл яг нөө хууль эрх зүйн орчинд одоо тодорхой яг ийм лицензгүй байгаа даа. За нэг энэ дээр хуулийн дээр бол лицензийг олгохыг бол энэ засгийн газар за нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яам, эрүүл мэндийн яам ингээ хамтарч одоо олгоно гэд зааж өгсөн байгаа. За хоёрт нь тэр яамныхан бас саран чулуун гишүүний асуултанд тодорхой одоо яг өнөөдрийн яг зарцуулагдж байгаа хууль дүрмийнхаа юун дээр бол тайлбар өгчөөрэй. За яамныхаа хариулъя, ажлын хэсгийн хариулъя. 4 дугаартай энэ дэр. За саран чулуун гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам отгон бэлэг Ахмад насны тухайн хууль 24 онд нэмэлт өөрчлөлт ороод 25 оноос хэрэгжиж байна. Тэгээ энэ хуулийн хүрээнд бол асаргааны хувилбарт үйлчлэгээ гэдэг үйлчлэгийг 25 оноос эхэлж хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн яам болон гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам холбогдох одоо журам дүрмүүдийг хэрэгжүүлээд өдрийн явуулын одоо гэрээр байнга асрах гэсэн үйлчлэгээнүүд дээр 25 оны байдлаар 22 аж ахуйн нэгж байгууллага гэрээ байгуулсан. Байнга асрах нэг байгууллага нийтдээ 23 байгууллага гэрээ байгуулад 2362 хүнд ингээд 1 тэрбум төгрөг гаруй зарцуулж ингээд хувийн хвшил ажилласан байгаа. Үүнээс гадна бол төрийн ясрамжийн үйлчлэгээнүүд байдаг. Засгийн газараас бол 2026 оны 3 сарын 18-нд бол энэ асрах үйлчлэгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд санал дүгнэлт 5 хуудсыг өгсөн. Гүйцэж хариулъя. Хуулийн төслийг бол одоо мөрдөж байгаа хууль тогтоомжтой бас нийцүүлээд хууль тогтоомжийн тухай хуулиар бас нийцүүлж одоо сайжруулах шаардлагатай гэсэн юм санал дүгнэлт өгсөн байдаг. Тэгээ нийгмийн халамжийн тухай хуультай бол нэлээд бас давтсан зүйл заалтууд байгаа. Одоо халамжийн сангаас халамжийн арга хэмжээ биш гэсэн ч гэсэн халамжийн сангаас санхүүжүүлэхээр бас энэ нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн дээрээ ингээ оруулчихад байгаа. Тэгэхээр энэ зохицуултуудаа илүү тодорхой болохгүй бол хэд ерөнхий ингээд асрах үйлчлэгийг халамжийн сангаас санхүүжүүлэхээр заасан дээр бол анхаарах шаардлагатай байна. Саран чулуун гишүүн тодруулъя. За нийгмийн халамжийн тухай хууль за мөн энэ одоо байгаа хууль эрх зүйн хүрээнд нийцүүлэн уялдуулах шаардлагатай гэж байгаа юм байна. Тэгэхээр зарим хэсэг нь бол байна. Бид нар өргөн барих чинь зарим хэсэг нь бол байхгүй гэсэн ингэж ойлголоо. За дахиад би тодруулах гэдэг байгаа. Энэ хуулийн төслийн 3-2-ын 4 дээр байгаа хгүй жирэмсний болон төрсний дараах үеийн ахуйн асаргаа нөхөн сэргийг дэмжлэг сэтгэл зүйн нийгмийн хамгаалалт шаардлагатай болсон их няра гэж байгаа. Тэгэхээр төрсний дараа очдог нөгөө совиллууд байна шүү дээ. Төрсний дараа очиж үйлчлэгээ авдаг. Тэр үйлчлэгээ юм шиг л ингэж уншигдаад байна л да. Тэгэхээр энийг жишээлбэл аль хүнд нь сэтгэл зүйн нийгмийн хамгаалалт шаардлагатай гэж одоо тодорхойлох юм бэ? Энийг нөгөө наривчилсан зохицуулалтыг яаж тусах юм гэдэг дээр хариултаа бас гүйцээгээд авчиг. Тэгвэл одоо байгаа сувилах уу төрсний дараа очдог нөгөө няра үйлчлэгээтэй яаж уялдах бол? Ихтэй гишүүн хариулъя. За энэ хуулийн дээр бол бид нар бол яг энэ судалгааг бол хийсэн. За одоо бол яг ингээд нөх хүний эрхийн үндэсний комиссийн судалгаа байна л да. Тэгэхээр энэ дээр бол ахмад насны судалгааг ихэвчлэн бол харсан. Гэхдээ жирэмсний болон төрсний дараах одоо энэ сэтгэл санааны одоо энэ өөрчлөлт бол маш өндөр байдаг. За яг энэ бодиттой судалгаан дээр бол нэг 30% нь одоо эмэгтэйчүүдийн сэтгэл санааны хямралд ордгоо гэж ингэж үздэг. За энийг бол яг хэн одоо тодорхойлоод байна гэдэгт өнөөдөр одоо хууль эрх зүйн орчинд яг мөрдөгдөж байгаа хуулиар болвол эрүүл мэндийн байгууллага энэ одоо судалгааг хийгээд энэ одоо юуг
дүгнэлтийг гаргадаг. Тэгээ энэ дүгнэлтийг гаргасны үндсэн дээр за энэ хүн асаргаа сувилгаа авах шаардлагатай байна. Энэ хүнд сэтгэл зүйн одоо сувилгаа өгөх шаардлагатай байна. Энэ хүн асрамжинд очих шаардлагатай байна. Энэ хүн халамжийн тэтгэлэг авах шаардлагатай байна гэдэг тодорхойлтыг хийсний үндсэн дээр тэр тодорхойлтод одоо Гүйцээж хариулъя. Ихтэй гүшүүн. тэгээ эмнэлгүүд бол энэ тодорхойлтыг мэрэгжлийн одоо баг тодорхой гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол хуулийн дээрээ бас яг энийг дахин зохицуулт хийл гэж өгсөн байгаа. Тэгэхээр хуулиар бол нөгөө зохицуулт өнөөдөр явагдаж байгаа энэ хууль эрх зүйн орчин болвол бас яг энэ дүгнэлт гаргах дээр бол манайх бол хангалттай сайн явж байгаа учраас энэ дүгнэлт бол цаашаа үргэлжлээд явна. Тэгээ энэ дүгнэлтийн үндсэн дээр бид нар хувийн эвшил болон одоо төр хувийн эвшлийн түншлэлээр одоо байгуулагдсан энэ асар хүчилгээний газруудаар үйлчлэх эрх зүйн одоо зохицуулт нь нэгдэж байгаа. За Саранчулан гүшүүн. За зорилтод бүлгийн тухайд бол өмнө нь зүгээр сувилалт одоо зүгээр бишэлтэй одоо төрсний дараах их нараад авдаг үйлчилгээнүүд илүү нөгөө 13А маягт гэдэг шиг бичгээр тодорхойлолтоор явдаг одоо ийм зохицуулалт бий болох юм байна гэсэн төсөөлөл бууж байна л та. Нөгөө талдаа хувийн хөвшлийн асаргааны газрууд дээр яг үнэндээ тэр нөгөө төлбөрийн төлөөд очих тийм боломжтой ахмад настай хүрээлэмжлэмс байхгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдал дээр. Тэгэхээр энэ дээр жишээлбэл танаас ямар шийдлийг бодож байгаа юм бэ? Яг л хүн болгоно өндөр үнэтэй асаргааны газар очих бараг тэр сардаа авж байгаа нөгөө халамжийн зардал нь нэг өдрийн асаргааны үйлчлэгээ нэг төлж чадахгүй хэмжээний нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгэхээр энэ зорилт энэ хүн амын бүлэгт жишээлбэл ямар өөр өгөөж бий болох талаар бас нэмээд тайлбарлаад өгөөч. Хэн хариулах вэ? Ихтэй гүшүүн. За өнөөдөр бол би түрүүн бас яг хуулийнхаа эрхэнд хэлсэн асаргаа болвол ерөнхийдөө халамж хэлбэрээр явж байна. Яг энэ одоо хуулийн одоо гол концепц нь ирээдүйд бид нэр одоо баталгаатай өнөөдөр ахмад настан болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд бол зүгээр л оршиж байдаг. За халамжаас одоо халамжаа аваад амьдарч байгаа. Гэтэл энэ хүмүүс чинь эрүүл идэвхтэй амьдрах ёстой. За дээрэс нь энэ хууль маань хэрэгжснээр эмнэлгийн ачаал буурна. Яг одоо бас эмчилгээндээ зориулагдсан тэр үнэтэй эмчилгээг одоо авах эрүүл мэндийн даатгалыг авч хэрэгжилж байгаа байхгүй. Тийм учраас асрамжийн ийм газруудад очисноороо эрүүл мэнд одоо эмнэлгийн орны одоо хэрэгцээ жинхэнэ одоо хэрэгцээндээ хүрнэ гэсэн ийм одоо судалгаа бас гарсан байгаа. За тэгэд яг одоо төлбөрийн чадваргүй иргэдийг яах юм бэ гэх. Өнөөдөр бол Батцэнгэр дээр бол төлбөрийн чадваргүй иргэдэг улс 100% дааж байгаа. За ахмадын одоо тэтгэвэр тэтгэмж бол 30% нь бол яг энэ асаргаанд нь явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар бол энэ миний яг концепцоор бол Гүйцээж хариулъя. энэ засгаа сайжруулж нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо сайжруулснаар хүмүүс маань энэ төлбөртэй эмчилгээг авах боломж нь бүрдэх юм аа. Өнөөдөр яагаад одоо ингээд мөнгөн эдийн засаг гэдэг улс орон даяарын дэлхийн нийт ингээд энэ асрах үйлчилгээг асархан эдийн засаг гэж хараад байна вэ гэвэл төлбөрийн чадвартай нэг одоо улсын хөгжлийг энэ харуулж байгаа хэрэг. Тэгэхээр хүмүүс өнөөдөр яг халамжаас хараа за өнөөдөр би ингээд улсын халамжинд очиод твтчихнэ гэж бодох биш. Өөрсдөө одоо бас энэ хувийн даатгалын систем сайн дурын даатгалд бол даатгуулснаар магадгүй нэг гэр бүл сардаа нэг 100 мянган төгрөг өгөөд авах юм бол тэр хүн одоо асрамж авах нөхцөлд бүрдсэн насан дээрээ хүрэх юм бол тэр даатгалаа эргүүлж хэрэг бололцоотой болно. За дээрэс нь маш их хариуцлагатай одоо ийм нийгмийг бүтээгэл ийм одоо анхан шатны зүйлийг тавьж байгаа. Бид нар дээр бол би түрүүний хэлсэн сайн дурын урт хугацааны даатгал бол магадгүй нэг хүн сардаа 20 мянган төгрөг төлөөд явж болно. Энийг бол хууль хэрвээ батлагдвал батлагдсны дараа сайн дурын даатгалын сан байгууд. Босоо. За хөхөгийн болормоо. За баярлалаа. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За миний хувьд